Төрсөн цагаасаа эхлэн өөхөх хувь тавилантай гэдгээ мэдвэл яах вэ? Тэр тусмаа 20 нас чинь таны амьдралын хамгийн сүүлчийн жил байвал манай киноны гол дүр Ким дэлгүүр ороод амар харанхуй гудамжаар байрлуугаа харж автал Ким Ким гэд нэг сэжгийн хоолой сонсогдож эхэлнэ. Тэгсэн хогийн цэгийн тэнд юм хум хөдлөөл хажууд нь нэг лааз унаал нэг л эвгүй шүү. Ким маань хогийн цэг рүү илүү ойртоод очисон чинь ашгүй согтуу хүн унтчихсэн байдیں۔ Тэгээд нөгөө хажууд нь унсан лаазыг аваад эргээд хартал та зомби юм уу юу юм бэ? Үзэр юм байж хэдий. Тэгсэн өнөөгч нь манай хүний араас илтээд Кимч байдгаараа цогтож гарна да. Гудамжны гэрлүүд унтарч хасаал өнөөх үзэр юм чинь манай хүнийг байрж аваад бүр хоолойг нь боох ба киноны маань үзэгдэл шилжиж Кимийн бага насыг харуулна. Аав ээж нь түүнийг тосгоны сайн буу дээр дагуулад ирнэ. Бөөд хүүгийнхээ нөхцөл байдал улам муудаад байгааг хэлээд Кимийг дотоогш оруулахаар машины арын хаалгаа онгойлготол байхгүй. Тэгсэн бяцхан гүлэг аврахын тулд яг нэг эмгэн сүнсэнд нэгдүүлэх гээд байж байхад нь олж аварна. Ким маань сүнс харж чаддаг юм байна л та. Кимийг ухаан ороход ээж нь түнд яагаад эмэгтэй хүүхдийн нэр өгснөө тайлбарлах ба эдний гэр бүл хараал дүртэн эрэгтэй хүүхдүүд нь 21 нас хүрэхээс өмнө ямар нэг байдлаар амиа алддаг ба ээж нь Кимийг хамгаалахын тулд Ким Жира гэд эмэгтэй хүүхдийн нэр өгсөн байжээ. Бөө манай хүнд шившлэгийн сүнс харахыг нь болиулахыг хүссэн ч ээж нь хүнд өвчтэй амьдрах хугацаа нэгийг хүлтээгүйг мэдж байгаа учраас Ким маань ээжигээ сүнстэй уулзаж байхын тулд шившлэг хийлгэхээс татгалзсан. Бөөч түүний хүслээр болон өөрийн бугуйчиндаа шившлэг хийгээд муу ёрын сүнснээс хамгаалах сахиус болгон түүнд өгдөг. Кимч түүнийг нь аваад үзүүний зүйлд болгон байнга биедээ авч явсаар ирсэн байдаг. Үзэгдэл буцаад одоо юугээ ирэхэд Ким маань тарин уншин зөөлтнийхээ хүчээр өнөөх сүнсийг зайлуулна. Ким аав ээжтэйгээ уулзахаар ээжийнхээ булшин дээр ирэх ба ээжигээ өнгөрснөөс хойш түүний сүнсийг нэг ч удаа харж чадаагүй байдаг. Харин аав нь лам болжээ. Кимийн аав нь манай хүний нөхцөл байдлыг гадарлан улмал хэцүү болж байгаа бололтой. Удахгүй чи 21 нас хүрнэ. Тэгэхээр хэцүү зүйлс их л тохиолдох байх таа гэд түн санаа зовдөг. Кимийг явах үед ээжийн сүнс аавынх нь хажууд гарч ирэх ба Кимд харагддгүйч өргөж түүний хажууд хамгаалсаар ирсэн байдаг. Ким маань буцаж ирэн дотор байрлуугаа орох гэж байсан түүний дээрээс багшны хайрцаг унах ба азар түүний найз Жэд амжиж холдуулдаг. Засрын ажилчид бууж ирэн уучлал гуйх ба багшны хайрцаг ямар ч унах боломжгүй газар буюу шалан дээр байсан гэдгийг хэлдэг. Сүнсэл үнийг хийсэн байх гэд Жэд маань санаан зовно. Өөрийнхөө багш болох бөө паранаар Кимийн хувь заяаг уншилснаа хэлэх ба Кимд ердөө 6 сарын хугацаа үлдсэн бөгөөд хийхийг хүссэн зүйлүүдээ амжиж хийгээрэй гэд хэлүүлсэн байдаг. Энэ үннийг Жэд маань хэлж чадахгүй зогсоход Кимч түүнийг нь ойлгон би мэдэж байгаа 6 сарын дараа би 21 нас хүрнэ гэх бол Жэдч энэ хараалыг арилгах ямар нэг арга байж л тараа хэмээн түүнийг тайтгаруулна. Манай Кимд учир битүүлэг зүйлс тохиолдоод байсан Жэдийн маань санаа зовон түүнийг гэртээ авчирдаг. Шөнө гинэд гэрийнхэн цахилгаан тасран Кимийг ээжийнх нь хоолой надад туслаач хэмээн дуудах ба түүнд нь ховсдуулан тагт руу явна. Тэгсэн нэг цэргийн хувцастай сүнс түүнийг битгий тийшээ яваа гэхэд би ээжигээ аврах ёстой хэмээн яг тагтнаас усрах гэж байхад нь Жэдийн зүүдэнд Кимийг болиул гэх хоолой сонсогдсноор Жэд маань сэрэн Кимийг авардаг. Семестрийн амралтаар тэдний сургуулийнхан аялалд явах гэж байсан ч цуслагдах ба Жэд маань энэ завшааныг ашиглан өөрийн багш Параны амьдардаг тосгон руу аялангаа сайн дурын ажил хийхээр явах санал гаргах ба ууг санал нь ч дэмжигддэг. Жэд маань угтаал Кимийг дагуулan Паран бөө дээр очиод түүнээс хараалыг нь хариулах арга чарга юу вэ гэд гуйх санаатай байгаа байхгүй юу? Хэдүүлээ цаашдаа Параныг мастер гэд явчээ. За ингээд манай хэдэж замдаа гарах ба Жэд маань эргэн тойрноо хараад яагаад энэ замаар явж байгаа юм бэ гэж асуухад товч замаа л гэж байна. Жэд маань буцаад суудалтаа суугаад таринаа уншиж эхлэх ба нэг түнэл рүү орсон чинь Жэд Ким хоёроос бусд нь бүгдээрээ унтчихсан. Автобус ч зогсоно. Энэ зам нь зовлон шаналлаар дөрвөн сүнснүүдээр дүүрсэн зам юм гинэ. За тэгээд амар сүнс чөтгөрүүд автобусыг нөмрөн авах ба автобусны жолоочийг сэргийхэд оролцсон ч бүтлгүүтнэ. Тэгсэн гэрэл цацарсаар манай мастерч гарч ирэх ба сүнснүүдийг хөөчгөнө. Жэд ч баярлаа түүн дээр очиход манай мастер зүгээр сүнсээрээ ирсэн байдаг насаа. Тэгээ шүн болохоос өмнө ирээрээ гэд сарнаа алгуулна.
Манай хэд тосгон дээрээ тавтуулснаасаа буутал яг сүнс зайлуулах хаслалтай таарах ба мастер мааж майн мэгзэн тарин юугаа уншин жав жав гээл сүнсийг нь хөөчөж байгаа юм чинь. Жэд Кэмийг дагуулж очоод миний найз гэж танилцуулах ба мастер шилээ авсан чинь янзын сайхан янзах шиг залуу ээж идэм байгаас дээ. Кэм шокроод бүр ширтэж байгаа юм чинь. Ингэж хараад байх юм бол нүур маань цаарах гээд байна гинэ. Манад барилах гэж байгаа шүн болохоос өмнө ирээрэй гэд яваад өгдөг. Манай хоёр мастрын гэрийн гадаа ирсэн чинь Кэмийн багтаа аварч ясан гөлөг том нохоо олчихсан байх ба түүнийг нь эрхлүүлээ сууж ясан мастер гэрээсээ гарч ирснээ явж үзгэж авсан. Жет маань таал өөрөө ирээрэй гэсэн мэдтэй гэхвэл Кэм бан тэр дурггүй байгаа бол хоёлаа явъя да гэсэн мастер энэ хоёрыг давуулж хараад байгаа болтой шүү. Кэм арагшаа харсан чинь өнөөх цэргийн хувцастай сүнс болон хэд гурван сүнснүүд байж идэв. Мастер маань тэрнийг л хөөгөөд байсан юм байна л та. Найзаагаа өрөөнд нь оруул хэрэгтэй зүйл байвал хэлээрэй гэд яваад өгнө. Кэмийг өрөөнд нь оруулчаад Жет маань нэг хөрхөн уртаар санаа алдснаа үйлийн өртөгээ явж нүүр тулъя да гэд гарах ба мастер маань манай хүнийг ороолгож байдаг шүү. Цохиулаагүй бүр утцсан байна шүү гэд нэг хөрхөн инээжж байх шиг. Мастер маань Жетэд уурлан битгий түүний асуудалд орооцол гэж хэлсэн мэдтэй гэхэд Кэм их сайн залуу байгаамаа та түн туслалцгалдаа гэд гуйдаг. Тасганы эрчүүд цоглон мастрын дээрх ба бүгд харин уншицгаан хамгаалалт үүсгэн тэдэн дээр ирсэн сүнснүүдийн эсрэг үзэж тарнаа. Мастер маань тэдэн дундаас нэг сүнсийг хайгаад байгаа бололтой. Тэгсэн намайг хаагаа юу гэсээр нэг эмэгтэй сүнс гарч ирнэ. Үйл явдал өнгөрсөн үеийг харуулхад манай Кэмд бугуйчаа өгдөг бууч нь мастрын маань өвөө байхгүй юу? Анх Кэмийг аав ээжинд дагуулж ирэхэд манай мастер чинь тэнд байсан. Эмгэн сүнснээс Кэмийг аварсан хүн чинь манай мастер. Тэгээд өвөн түнд Кэмийн дайсан бол түүний үйлийн өр би ч түнд тусалж чадахгүй. Гэхдээ ядаж ахаад амьдрах 10 жилийн өглөө гэхэд мастер маань цаг нь болохоор би түнд туслана гэх ба өвөө нь би чамд олон удаа хэлсэн. Чи зөвхөн сайн шидийг л ашиглах учиртай. Чиний үүрэг бол энэ тосгоныг хамгаалах. Хин нэгний үйлийн өрийн төлөөсийн асуудал оролцохгүй гэж надад амлаа гэсэн байдаг. Үйл явдал буцаад одоо үед ирэхэд хоёр талд тулаан ширүүхэн болж сүнснүүд ч дайран манай хэд ч таринаа уншин хамгаалцгаана. Мастер өнөөх эмэгтэй сүнстэй ярилцах ба тэр хөөг өгчих юм бол та хэдийг 50 орхийг гэхвэл чи тэрүүгээр яах гээд байгаа юм бэ? Түүний зөргөөр орхиол гин. Эмэгтэй сүнсч үгүй шүү, тийм хайр байхгүй шүү. Яаж иж байгаа л түүнийг би аавна. Өвөө чинь ч намайг бараагүй юм шүү байна даа л гэж юм. Мастер маань ариун алтгалаа уншин гэрэл цацран өнөөх сүнснүүдийг шатаагаад хайснаар тулаан өндөрлөнө. Манай мастер чинь хоёр хөрхөн сүнсэн туслахтай байхгүй юу? Тэднийг томоо жижигэгээд нэрлэжээ. Томоо жижигэ хоёрыг явуулан тосгоны үндсэн булан бүрийг шалгаж шам нарийгаа хамгаалуулахаар явуулдаг. Өглөө нь Кэмтэй уулзсан түүний зүгэлтийг харах ба өвөөгийнхэн сахиус бөгөөд ердөө хоёрхон ширхэг байдаг гинэ. Нэг нь Кэмд, нөгөөх нь манай мастер дэд юм байна. Кэм Жэд хоёрын маань сургуулийнхан ч тосгоныхон туслах ажилдаа орон Кэмийн зурсан зургийг найзууд нь магтан зогсох ба Чарн гих залуу хажуугаар нь явхад түүнийг дуудаад Кэмийн зураг хэр байна гэхэд гоё яана л гэж байна. Тэдэн дээр хідэн залуус ирэх ба нэг нь наа талынх нь охины найз залуу юм гинэ. Тэгснээ энэ чинь нөгөө эмэгтэй хүүхдийн нэртэй залуу юм штэ. Бараг иршүүд охин гэд хэлчихвэл идэхээр л юм байна энтергээ гоцож өгдөө. Манай Чарн урлал одоо үед хүний гадаа төрхээр нь шалах чинь зогсгүй үйлдэл гэсэн чинь зүгээр игдүүтэй мал гэсэн штий гээл Кэмийг хүзүүдэд авахд Жэд маань тэр явдлыг дээрээс хараа зогсож байснаа манай найзад хүрээд үзээрэй. Нана байж байгаарай л гинэ. Тэгсэн нөгөө охины санаан зовоод найз залуу болон найзуудаагаа чирээд яваад өгнө. Жэд ч хурч ирээд муу сайн болцохоор юмнууд явцнаа л гинэ. Тэгээ Чарныг хараад энд хинээ шинэ найзтай болцсон юм уу гэж Кэмээс асуусан чинь Чарн би өөрөө энд байхад надаас асуудгүй мó гээл өнөөхөнч хин чамайг асуусыг гээл буцаж гарнаа. Тэгээд Кэм маань тэр хоёрыг танилцуулаад хоорондоо гар бариулсан чинь манай хоёр хоорондоо гар барилтаан хийж яадаг насаа. Өнөөх гуцаад байдаг гарууд чинь нутгийн ахын дуугаа сууж явах ба эхнэрт нь баярлснаа хэлээд та эртхэн амармаар байвал амраарай гэсэн нутгийн ах шууд тэр угаасаа оройтож унтдгийг гинэ. Эхнэр нь ч тийм ээ та хэд санаа зовлтгүй хэрэгтэй зүйл байвал хэлээрэй. Гэхдээ та хэд маань өглөө ажилтаа гэсэн мэдтэй хэтрүүч болохгүй шүү за гэсэн нутгийн ах нөх муухай эхнэрлөгөө харж байна. Бүгд тасаж унцгаагаад нэгэн сэрсэн чинь дээр чимээ гарах ба очтол нутгийн ах эхнэрээ зодож байдیں۔
Өдөр нь энэ тухайгаа хэлтэл нутгийн ах уу арайч үгүй альгүй тэгээд бус нь итгэдэггүй. Чарн маань эхнэрт нь санаа зовоод тосгоны ахлагчид энэ тухай хэлсэн чинь тосгоны ахлагч нутгийн ахыг загнасан юм байна л та. Тэгээд эхнэрийгээ тосгоны ахлагчид хойд хүргэлээ гэж бодоод сохтоо уурлаад гэрлөөгөө явна. Энэ тухай Чарн маань Кэмд уцаар ирж хэлэх ба Жэд Кэм хоёр маань санаан зовон нутгийн ахын гэрлөө хөдөлдөг. Замдаа Жэд маань хоёулаа буруу явгаар явчихлаа гэж хэлж дуусаагүй байтал Кэмийг нэг зүйл арагш татаал унгаах ба Жэдийг ч бас хөдлөхгүй болгочдөг. Мастер маань энэ явдлыг сүнсэн биеэрээ хараад Жэдийг төр сүнс хардаг болгоод Кэмээс сүнснүүдийг холдуултыг. Тэгсэн дахиад нэг сүнс Кэм рүү ойртоод ирсэн чинь нөгөө цэргийн хувцастай сүнс тэр сүнсийг нь барьж аваад алга болно. Харин нөгөө талд нутгийн ахч гэртээ орж ирээд эхнэрээ зодох ба Чарн болон тосгоны ахлагч хоёр орж ирэн түүнийг бойлуулахад нэг эмэгтэй хүний хоолой ярьж эхлэн тэрнийг аал энтер гинэ. Тэгсэн тосгоны ахлагч маань нутгийн ахад сүнс шүүлчихсэн байна гэд таринаа уншиж эхлэх ба тэднийг харсан нутгийн ах ихнэр тэр сүнсэнд эзэмдүүлээгүй. Жинхэнэ эзэмдүүлсэн хүн нь би гэл шууд нүүр ам энтер нь амар болж хувраад тосгоны ахлагч Чарн хоёрыг маань өсөртөл шидээл бүгдийг нь хүлээд яг шатаах гэж байхад нь манай гурав орж ирнэ. Тэгээд мастер маань энэ сүнсийг зайлуулсан. Тэгсэн энэ сүнс чинь нөгөө нэг эмэгтэй сүнсний туслах юм гинэ. Сүнс үртэл туслахтай байдаг насаа. Оройн өнөөх цэргийн хувцастай сүнс мастер дээр ирээд уулзах ба мастрын урд насны амьдралд энэ цэргийн хувцастай сүнс чинь дүүн ээжилтэй. Урд насндаа Кэм мастер хоёр маань бие биедээ хайртай байсан бөгөөд Кэм маань Кэмика гэдэг нэртэй эмэгтэй хүн байжээ. Тэд зүй тавиад удаагүй байхад мастер маань дайны талбар дэмжин хүрэлцээ муугаас олж үүргээ биелүүлэхийн тулд урмаа хийж амжилтгүй явахаар болдог. Ингэхдээ дүүдээ Кэмийг сайн харж хандаарай гэж захих ба Кэм маань зүрхний өвчтэй юм байна. Ингээд мастер маань яваад өгсөн чинь дүүн харин хажим баяртай үлднэ. Учир нь гэвэл дүүн бас Кэмд хайртай юм байна. Цаг хугацааны ирэхээр мастрыг маань мартаж өөрийг нь хайрлана гэж утсан дүүн сэтгэлээ илчилтэл дүүнээс татгалзаж мастрыг эртэл үнэн ч нэгдээ хэлдэг. Тэгсэн Кэмийг өөрийг нь болгох хүсэлтэй авцсан дүүн мастрыг өгсөн гэдэг хурамч цахаа Кэмд өгснөөр үүндэн цочирдоод зүрхэн зогсоод нас орно. Тэгээд дүүнд хийсэн үйлдэлтэй хариусаад араас намаа хорлсон юм байна. Тэгээ сүнс олчоод Кэмийн одоогийн амьдралд нь гарч ирээд хөөрхөн юм сайндаа хамгаалаад байгаа юм байна л та. Аялалд ирсэн оюутнуудыг тосгоны ахлагч маань дагуулan голд сэлүүлэхээр авчирна. Эхлээд энэ голын ойр орчмын сүнснүүдэд хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй гэсэн чинь өнөөх Кэмийг доромжлоод байдаг гарууд чинь өрөөлцөөд гол сэлгчий ч юун зан үйл олч байна тэр гэдэг. Тэгсэн манай Жэд яаж зүгээр ах вэ? Чарн ч бас хажуугаас нь хэдүүг хэлээд авна. Жэд маань нэгэнтээ нь халц хэл амаар үтсэн чинь өнөөх нь юу юугаа цохоод авах нэ. Тэгсэн Чарн урдуур нь ороод цохиулчихна. Чарн маань гол шархаа хараа зогсож байсан. Жэд хурж ирснэ. Жил өөрөө миний өмнөөс цохиулсан шүү гэсэн. Тийм ээ л гэж байна. Тэгсэн тэр хэдэн тэнгүүдийг болиулсан баярлаа гинэ. Гэхдээ шүдээ цогаал гялс хэлээд байгаа. Чарнч айн юу гэсэн бэ гээл. Тэгсэн Жэд маань ойртож жагаад хэлэх гэж байгаа юм шиг болсноо ус руу түлхчтэй. Уснаас гарч иж байгаа манай Чарны төрөгч нь манай жүжигчин баярах цаашаа байгаа юм чинь Жэд хараад бүр бунд. Тэгсэн Чарн чинь шилгүй юу ч хардгүй юм байна. Кэм ирээ зүгээрөө гэсэн шаал өргөн рүү харснаа би зүгээрээ Кэмчих шиг. Манай Чарнч би ямар сэлмээр байна гэсэн юм уу? Хамаг хувцас нарцсан би одоо ханаа төрөн штэ гээл өглөнгээрээ цамцаа тайлаад машгаа зогсож байсан. Түүний нүцгэн биеийг Жэд маань хараад яасаа айтайхан би хадаад юм шүгэ гэж бодож байгаа нь царайнаас нь л харагдаж байгаа юм чинь. Нөгөө өрөлцөөд байдаг гарууд чинь ойд майхантай хоноод од харахын гинэ. Тэгсэн байхгүй алга болцгооцсон. Тосгоныхан тэднийг хайж эхлэх ба мастер маань бинээсээ гараал сүнсээрээ уулын хамгаалагч сүнсэн дээр ирнэ. Түүнд хүндэтгэл үзүүлээл тусламж хүн өнөөх алга болдог гурыг амьд хэрүүлж өгөөч гэсэнд уулын сагдагч миний хийсэн зүйл биш гэх ба миний ойд өөр нэг халдагч байна гэдэг. Тэгээд мөн алга болдог хэдээс гадна дахиад нэг төөрсөн сүнс байна. Даанч би түн тусдах боломжгүй гин. Ингээд мастер маань буцаад бидээ ирэхэд Кэм алга болчихсон байна. Мастерч дахиад биенээсээ гарч хайхаар болох ба нэг цагийн дотор би ирээж ирэхгүй бол намайг дуудаж хүч хасаагаарай гэд Чарн Жэд хоёр захаад яваад өгнө. Тэгсэн Кэм маань мастрын дүүгэн бүтээсэн хурамч ертөнцөд ирсэн байх ба мастерд урд насандаа хайртай байсан гэдгээ мэдэж авна. Тэгсэн мастрын дүү гарч ирээд энд надтай хамт үлдээж гинэ. Кэмч чадахгүй гэдгээ хэлэхэд хоёр удаа татгалзаа хариу авсан мастрын дүү чинь уралдын маастэй. Тэгээд манай Кэм рүү дайрсан чинь ээж ахан сүнс гарч ирээд манай Кэмд туцална.
Анх удаа л ээжийнхэн сүнс түүнд харагдаж байгаа нь энэ байхгүй юу? Тэгсэн мастрын дүүж яаж бууж өгөх вэ? Кеми маань араас илтээстэй. Ашгүй мастер маань амжиж гарч ирээд түүнд ухамсарын хэдүүг хэлэх ба мастрын буцах цаг нь болж дүүнхээ сүнсийг дагуулan ирж торхонд хорно. Ингээд Жэд Чарн хоёрыг дагуулад Кемийн биеийг хайх ажил гарах ба Чарныг зүүн савин ихтэйг мэдээд анхаарлаа төвлөрүүлээд Кемийг хай гэхэд манай өнж нүдэн аниж байгаа л Кемийн байгаа газрыг харж чадна. Тэгээд ирсэн чинь байхгүй. Мастерч нэг зүйлийг анзаарах ба тарин уншаал Кемийг гаргаж ирж байгаа юм чинь гэртээ ирсэн Кем маань урд насныхаа амьдралаа зөөдлөн уйлсаар сэрэх ба түүнийг унтах хүртэл мастер маань хань олоод хажууд нь сухаар болдог. Гараастай натгаж болох уу гэсэн нэг хөрхөн чигчээ хураага өгчин тэр. Нөгөө талд тосгоныхан болон Жэд Чарнаар алга болдог хэдийг хайгаад олоогүй л юм. Чарныг дахиад зүүн савингаа ашиглаад үзгийх ба юутай ч оролдож үзсэн нөгөө гурав нь цус нүчэндээ хойлолдсон гэвтэж байгааг олж хараад очиход ухаанаа алдчихсан гурван юм байж гинэ. Арайч бас өвчээгүй юм шиг байна. Өглөө жижигэ томоо хоёр Кеми өрөөнд ирсэн чинь мастер суугаагаараа унтчихээ. Жэд ч ирээд тэднийг харна. Кем маань сэрээ та шүнжэнгөө ингэ суус юм уу гэхэд уруугаа хөдлөх юм бол чамайг сэрчиж магадгүй гэж бодоод байсан гинэ. Мастер түүнийг хувцас өмсөд гараад ирэх ба дүүхээ сүнсийг явуулах хаслалт дуудсан байдаг. Дүүхээ сүнсийг гаргаж ирээд яаж Кемийг дагаж энэ амьдралд ирснийг нь асуухад амиа хорлсныхаа дараа Кемийн сүнс болон нөгөө эмэгтэй сүнсийг олж харсан юм байна. Мастрын дүүж тэдэн дээр очиход эмэгтэй сүнс миний өмнөөс түүнийг алж өгсөнд баярлалаа. Гэхдээ амиа хорлогч нь жаахан таагүй юм. Яахан миний туслах болох юм уу гэхэд мастрын дүү дахиж түүнд хор өргөх юм бол миний сүнс түүнд хоригдож бүх амьдралаар нь хамгаалах гэж залбирчихсан юм байна л да. Тэгээд Кемийг дахин төрөхөд мастрын дүүгийн сүнс дагаад энэ ертөнцид иржээ. За тэгээд мастер болон Кемээс уучлал гуйгаад түүний сүнс яваад өгнө. Манай хоёр хамт хооллоо сууж байх ба та миний дайсан хэн гэдгийг мэддэг болцсон юм чинь надад туслахгүй юм уу гэхэд өөдөө өгсөн амлалтаа зөрчиж чадахгүй. Тэгээд ч наадах чинь миний асуудал биш. Цусланд хийх ажил дуусчихсан болохоор Бангкок руугаа буцгээд хэлчихнэ. Тэгээд чамдаа дахиад нэг салах ас хийх ёстой сүнс байна гэд ээжийнхэн сүнсийг Кемтэй уулзуулна. Ингээд Кем маань ээжийнхээ сүнстэй хамгийн сүүлийн удаа хоол идэн ээжийнхээ сүнсийг явуулдаг. Манай Кемч бууж өгөхгүй түүнийг өөрт нь туслахыг ятгахын тулд энд үлдэж гэр орны ажилтан туслаад бодол санааг нь эргүүлэхийн гинэ. Жэд ч гэсэн түүнд туслая л гэдэг. Мастер маань тэр хоёрын яриаг нууцаа сонсоод жоохон инээмсэглэстэл манай хоёрч гэр орны ажлыг өстой умалцуулж өгч байна шүү. Чарн хурж ирээд тосгоны хичээ өгсөн ногоог өгөх ба Чарн Жэд хоёр бие бэрүүгээ жогтой харцаар харж мараал эвгүй. Томоо жижигээ хоёр мастер дээр ирээд тэр хоёр шалыг тойл болтолсон зүйлгээд бүх хурамлуудыг услаад одоо харин амттай хоол хийж явах шиг байна гэсэнд мастер дотроо битүүхэн жуумалцаж инээснэ ном уншиж байгаа царай гаргасан чинь өнөөх номоо буруу харуулсан барьж идэг насаа. Томоо жижигээ хоёр маань түүнийг шалж инээгээстэл Жэд маань мастер дайртаж ирснэ хөлийг нь базаж өгөөл тэгснэ Кем өглөөнөөс хойш хамаг гэрийн ажил хийсэн гэсэн чинь мастер тэгээд ижин нөгөө юу гэхээр гээл үгээ зөөж атсан Кем маань улирлын амралт дуустал намайг гэртээ байхыг зөвшөөрөөч гэд гуйх ба мастерч удлаа дургүй царай гаргаснаа дураараа л бол харин асуудал тарихгүй шүү л гин. За тэгээд Кемийн сургуулийнхан ч Бангкок руу буцах ба тосгоны СМ тэдэнд амьдралын эрчмийг сайжруулах ёслол шиг юм хийж өгнө. Тэгсэн Чарн маань мастрын дүлдэж шав орхин гинэ. Жэд бол дотроо хачин дуртай л байгааз. Мастрын шав болох хаслалтаа бэлдэн Кем маань 3 хумсаа хуглан байж нэг юм хийд юм аа. Би нэр усыг нь мэдэхгүй байна. Тэгээл за яслаа эхлэе гээл Кем ч өнөөгөө ойртуулах гасан хэрэггүй. Чарн л миний шав болно гэдэг. Хөөхий Кем маань уйлчих гээл айгүй өвдөлтэй. Шавтай анхны сорилгыг нь өгөх ба ойгоос нэг улаан хуулиастай цаас олж ирэх юм гинэ. Жэд ч Чарныг өдөж ой савдгаар дүүрэндээ гэсэн мастер али Жэд хамт яваарэ гэж авсаа. Тэр хоёрыг явсны дараа чи буйны цэцэг хийж мэдхүү гэснээ шууд хийгээд даалгавар өчгнө. Мастрыг явсны дараа Кем маань шаваа болгомооргүй байсан юм бол хэлчихгүй. Миний гар ийм аимшигтай болчиход байхад буйны цэцгийг чи аимшиг юм хийж ийл та гээл өглөөх нь мастер маань сонсолгүй л яхав. Нөгөө талд Жэд Чарн хоёр улаан хуулиасаа хайгаад явж байсан. Жэд Чарныг артгаа хартаа гэтэл уулын савдаг бомба байж нэстэй. Жэд ч 3 тоолоо зэрэг үн шүү гэсэн Чарн аль үжээ зугатаадан байдаг насаа.
Харанхуйч болж нөгөө хоёрыг хүлээгээ зогсож байсан ашгүй амьд минь эргэж ирэх ба чаар нь нохороо харснаа мастраа олцсон шүү гэд өнөөхөө өгч гинөө. Хөөхий шилгүй хүн чинь юугаа харахав дээ. Мастер маа нэг хамгаалагч чолоо чааранд өгөх ба жид хажуунаас нь би яахыг би шал дэмий явцсан болж гинөө гэх ба мастер ч ямар байна гэсэнд сүнс харах чадвараа эргүүлэн авахыг хүснэ. Манай жид чинь уг нь сүнс харах чадвартай байсан юм лээ л дээ. Тэгээд бас томоо жижигийн хоёртой их дотн байсан юм байна. Даан ч аав дургуйцээ чадварыг нь хаалгачиж ингээд Жетман сүнс харах чадвараа эргүүлэн аваад томоо жижигийн хоёрыг хараад бөөн баяр. Оройн манай гурав унтах бэлтгэлээ хангаж байх ба Жид Кэмээс мастер ягаа чамайг шаваа болгоогүй мэл гэхэд Кэм маань гацаж төгтөрж агаад намайг өөрийг нь авраад өг гэд гуйх дал санаа агуулж байгаа болохоор шаваа болгоогүй байхаа гэхэд Жид ч өөр юм байна да гээл Кэмийг шалж гарнаа. Тэгсэн Кэм маань урд насандаа хосууд байснаа хэлэх ба Жид ч хувь тавилан ажиллаа сайн хийх юм а гэснэ. Чамд мастер ямар санагдвэ гэсэн чинь Кэм надад таалагддгаа гинэ. Чааранч хажуунаас нь би дэмжинэ л гэж байна. Кэмч энэ зөвхөн миний л сэтгэл мастрын харин тийм биш ахаа гэхэд Жет маань чамтай адилхан сэтгэлтэй байвал яах вэ гэж чуумалцах ба томоо жижигийн хоёр маань айл үжи мастрын талаар Жетэд хэлсэн байна сте. Нууцаар харж мартаа гээл манай гурав унтаж байсан мастер тэдний өрөөнд ирээд Кэмийн хурууны лентүүдийг бүгдийг нь сольж өгнө. Манай хүний чайран дотроо хаална гаднаа л да. Өглөө нь мастер дээр нэг эмэгтэй хурж ирэх ба багийнхаа найз юм гинэ. Тэр хоёрын аав ээжүүд хоорондоо их дотн ажилтэй. Тэгээд хүмүүс энэ хоёрыг хоорондоо гэрэлцгэнэ гэж ярьдсан байна. Жет маань битгий санаа зовоо тэр хоёрын дунд юу ч байхгүй юм шиг санагдтаа гэд ярьж байсан Симэ чаарн хоёр хурж ирээд Жет ч Симэд ярьж байгаа зүйлийнхээ талаар тойрогоор хэлсэн чинь хүссэн зүйлээ өөрийн болгомоор байвал арга байдэн штэ л гэж байна. Оройн манай Кэм нэг цаас арчихсан бүтэх болов гэсэн Жет ч мастерд чамайг их сэтгэл байгаа бол шүнжин чамайг цудлнэ. Имэд итгэл гэж байна. Юу л хийх гээд байна да. Гаран дээрээ хүүхдийн цаслаа түрхээл яг мастрыг орж ирэхээр нь шившлгээ хэлж байгаа л өнөөхөө үлээгээ таян да. Чарн Жет хоёр маань humгээ алга болох бол Кэм маань мастерд баригдаж нойтон алчуураар нөөрийг нь цэвэрлэхээр болно. Тэгсэн мастер маань ямар шившлэг үндэстэй л гэж байна. Аргагүй байдалд орж Имэгийн шившлгийг түүнд харуулах ба мастерч уурлан бид бие биенээ хайрлах боломжгүй гэж хэлсэн мэт бууж өг гэдэг. Хөөхий Кэм маань уйлал заал гэж байна. Өглөө нь манай гурав хоолоо идэн суух ба Кэмийн хийсэн хоолны амттай гайхнаа. Чарн маань Кэмийн нэг л гонигтай байгааг анзаарсан. Жетэд шивнсэн чинь мэдчихээн миний хараа чинийхээс хамаагүй илүү л гэж авчина. Тэгээд Кэмийн сэтгэл санааг өргөх гээд лимфа цэцгийн цөөрөм явъя гэд ярилцаа сууж байсан. Мастер ирээд миний шив болчоод дэмэс илүүлцэх гэлээ ганц хоёр юм заахт бол хоолоо идчихэд иргээд аашилнаа. Жет чарн хоёр маань усхийн босоход Кэм маань мастрыг хоолоо идэхгүй юм уу? Таны дуртай хоолыг хийсэн хүсвэл би өрөөрөөд нь оруулаад өгсөн ч болно гэсэн хэрэггүй гэд ойлгомжтой хэлээд байгаа юм шүү. Хаймааргүй байвал өөрөө идэхгүй юу? Эсвэл нохоод өгчих гинэ. Манай Кэмийг яаж ийна нэрээ? Мастер чарнд ном уншиж судалгээд өгөх ба чарн бясалгал хийж агаад урд насныхаа амьдралыг харсан чинь Кэмийн хоёр эмэгтэй найз чинь манай Жет чарн хоёр байсан байвал яах вэ? Би бидээ хайртай бөгөөд нууцаар өргөдөг байжээ. Манай чаран чинь урд насандаа ч гэсэн шил зүүдэг эмэгтэй ээжээ. За тэгээд Жетийг өөрийнхөө урд насны хайртайсныг мэдэж байгаа. Чарн маань шөнөн зүүдэндээ урд насныхаа амьдралыг зөөдлөх ба Кэмийг насарсны дараа Жет маш их гониглож байхад нь чарн түүнийг гарыг атгаж тайвшруулан бодит адил дээрээ Жетийн гарыг атган чиний буруу бишээ Жин гэх ба энэ Жин гэдэг чинь Жетийн урд насныхаа нэр байхгүй юу? Тэгсэн Жет маань сэрэд Жин гэж хин юм бол та гэж бодоод зүүдэндээ уйлж байгаа чарны маань толгойг илж тайвшруулдаг. Өглөөж болж мастер Кэм хоёр маань шатан дээр зүрх ба Кэмээс барьж байгаа зүйл чинь юу юм гээд асуусан. Дэвсгэр хийх гэж байгаа маа гэсэн чинь хэрэггүй гинэ. Тэгэхээр нь танд дэшээ чарн Жет хоёрт хийх гэж байгаа гэжтэй. Мастер жоохон бантаастай. Тэгээд та копи чанах гэж байгаа мó би гэсэн чинь хэрэггүй. Өөрийнхөө хийж байгааг хийгэнэ. Тэгсэн чинь Кэм маань үгүй усаа боцлохаараа би бүгдийг хэрэгэлсэн шүү л гэж хэлчихсэн гинэ. Мастрын багийнхаа найз аав дүүгийн хамтаар мастрын дэрнэ. Манай Жет юу ярих нь гээл тагнуул хийгээ сахаа суугаастай. Тэгсэн нөгөө найзынхан дөө манай Кэм дээр хурж ирэх ба түүнийг цаашдаа том хамартгээд явжээ.
Том хамартад манай Ким таалагдаад байгаа л да. Яраа өднөө. Манай Кимийн өсөн дээр хөвөн наалдаад тэгсэн том хамарт маань авч өгөх ба мастерч хурж ирээд уйдаад байгаа мó том хамартаа л гэж байна. Тэгсэн том хамарт ч бууж өгөхгүй. Та их ядарсан харагдаад байхаа сайн унтаж амарч чадчихно л гэстэй. Ким маань хандан дараа уулзъя гэд яваад өгнө. Бяцхан харталт яваад байна уу да. За ингээд киноны маань парт 1 буюу эхний 6 анги дуусаж байна. Парт 2-ороо уулзтлаа. Түр баяртай. Бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа дарахаа битгий мартаарай.